Амархан сайн бацхан үзэгчтэй Коби юу цай юу нэвтрүүлгээр үзэгч та бүхэнтэйгээ учрын золгож байна. Манай өнөөдрийн зочноор найруулагч жүжигчин Жанживдэржийн Жемин Сүрэн хэмээх бас хүндтэй зочин урагдан оролцож байна. Үзэгч та бүхэнтэйгээ одоо зочноо танилцуулж, уулзуулж бас сэтгэлийн ертөнцөөр хамтдаа аялах гэж байгаа таатай байна. Шинэ өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд та бүхэн. Тавлаг сайхан үлдэж байна уу? Тавлаг сайхан үлдэж байна. За. Үзэгч та бүхэндээ бүхнийхээ энэ өглөөний амар амгалан айлтгая. Тэгэхээр бид студийнхаа зочин хамарт морилон ирсэн эрхэм зочноо өглөө бүхэн халуун кофе эсвэл цайгаар дайлан ярилцлага эхлүүлдэг ийм уламжлалтай байлээ. Та энэ өглөөс кофе уух уу, цай уух уу гэсэн надад саналаа хэлж болгоно. Кофе ууя. Кофе. Манай хөтлөгч. За, кофе ууч та. За, баярлалаа. Сайн хүний үр сүйт хүний удам гэж нэг сайхан үг бий. Тэгэхээр өнөөдрийнхээ ярилцлагыг би юунаас эхлэх гэж нэхэр таны аавын тухай яриагаар эхлэе гэж бодож байна. Ягаад тэгэхээр Жанживдэрж ирж тэр сайхан хүн өнөөч хүмүүсийн зүрх сэтгэлд байнга гэрэлтэж байдаг. Байнга амьдаараа тэр хийсэн уран бүтээлээрээ мөнхрөөд үлдчихсэн. Байнга хүмүүс дурсан санагалзаж өгүүлж идэг болохоор энэ үнийн тухай ярихгүй ажиллахгүй. Зөв жүжигчин уран бүтээлч сайн одоо жүжигчин гэдэг талаас нь бол хүмүүс амтахгүй сайн бүгдээрээ яг сэтгэлдээ тэрүүгээр зургалцсан байна. Танаас би юу гэж асуух гээд байна. Аав чинь эцэг хүний хувьд ямар аав байсан бэ, тийм ээ? Хуу хүний харин шин, үр хөвгттэй гаргадаг тэр зан айл нь ямар хүн байсан гэдэг тэрийг л илүүтэй их сонирхмоор байна. Юу вэ л да? Одоо ингэж боддог юм би аавыг бодохоор ингээд эр хүний одоо бид нар Монгол эр хүн 93 наадам гэл Бадмааны бүгийн Бат Эрдэнэ гэж дархаа авраг байгаа шүү дээ. Энэ нэг ингээд улсад үнэхээр ингээд 10 ихэд төрүүлээ те. Ингээд одоо дархан аврах байгаад ингээд одоо үнэхээр эр хүн шиг ингээд бид бахархаа эр хүний бахархал болгож ярьдаг штэ. Тэгээ би боддог байхгүй. Энэ л гайхамшигтай сайхан бидний бахархал болсон юм сайхан аврах хүнийг хараад бид нар өөрснөө хиймэр дундаа босч яадаг. Тэгтэл аавынхын тухай би бодохдоо миний аав болвол энэ хүн биеийн бэр гэж нэг биеийн бэр сэтгэлийн бэр гэдэг бол бүр агуу их юм байдаг. Тэгтэл би яагаад энэ Бат Эрдэнэ аврагын тухай ярьсан бэхээр миний аавын сэтгэлийн бэр гэдэг бол бүр бараг одоо хэд дахин дархаа аврагыг нийлүүлчихээр тийм их бэртэй сэтгэлтэй бэртэй тийм хүн байсан. Амьдралд маш олон саад бэрхшээлүүд бидний амьдралд таарж ирсэн. Нэг миний мэдэх одоо улсуудаас бас зарим нэг улсууд бол ер нь андахгүй мэдэх баг. Тэр болгоны сэтгэлийн тэнхээгээр даван гарч миний аав бол бүр гайхалтай. Би нэг сонд бүр ярьцлага өгч ирсэн. Би юуг бурхамжлах вэ? Би аавгаа бурхамжлана. Миний аав бол миний бурхан. Өөрөсөд амьдрал дээр бол одоо бидний хувьд бол яг ингээд миний дотор одоо өөрөө жүжигчин уран бүтээлч хүн байгаад ч юм уу миний дотор орсон юм шиг надтай яг ярьдаг. Тэгээд дээрээс нь зүгээр л тэр хүний хэлж байгаа үг болгон эргээд бодоход одоо миний сэтгэлд бол одоо тийм гайхалтай тийм одоо бид нар юу ярьдаг ч одоо бүр сэтгэлийн тийм дотроос бүр ингээд хадагдсан юм үнэн. Амьдралын ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон болно. Юу ч байсан өмнө ширээн дээр авсраа тавихад тэр хоол ямар ч байсан сайхан. Бүхэм сайхан. Ямар сайхан юм бэ гэж. Юм болгоныг гигэн цагаанаар тусгаж авдаг. Хэрэгүү орчлон тэр 50-60 жил амьдраад байж ирсэн хэрнээ тэнд ямар ч хэр суугаагүй тэр цагаан нараа байгаа. Хүмүүс ингээд нэг цаг ирдсэн ингээл амьдралын ирж байгаа саад бэрхшээлүүдээр ингээл хувраад ингээл нэг тийм югцэр болдго юм уу яадаг нэг юм болоод идэв шүү дээ. Тэгэхээр тэр хүн зүгээр л ингээд хүүхэд хэвээрээсээр агаал дуусаа. Хүүхэд байхдаа тэр хүүхдийн ухаан хүүхдтэй бүр мэрэгэн бүр ингээд амьдралыг нэвт шувт таньсан тийм тэрүүгээр эргээд хинт ч хор санахгүй ирнэ. Хиний ч өмнө эцсийг харсан юм шиг альва асуудлын тий тэр цаадхыг хартсан тэр юугаар ингэж бидэнтэй хайцж идэг. Тийм л гайхалтай хүн байсан л та. Тэр их уран бүтээл, тэр их ажлын тоглолт ингээл тэр зай завгүй ажлын хажуугаар үр хөвгтэй заавар тэр тусмаа эрэгтэйчүүд бол бас үр хөвгтэй тэр дийлэн зав гаргаад байдаг дутагдaltaй усуд байдаг шүү дээ. Таны аав яаж хаагур яаж зохицуулж исэн юм бол тийм ээ. Тэгээд тэр хэлж ийсэн үгнүүд дундаас өнөөч одоо өөр чин сэтгэлийн хүч хайрлж идэг, амьдрал түшиг тулгуур болж идэг, урамдын болж идэг үг сургаал
лаас нь бас нэг хэлвэл юу гэж захиж хэлж байгаа. Ингээ зүгээр ингэдэг сард ингээд сарын одоо яг цалин будаг үе болно шүү дээ тий. Хөргөчөө онгоолгол бүгдийг хардаг байхгүй. За энийг тэнэглэнэ гэд яг цалин бууж байгаа үе нөхгүй манайрын. Тэгээ гардаг. Тэгэл тэр бол бидний хувьд бол баяр баясгалан л байгаа юм чинь. Тэр үе чинь социалистийн үе чинь. Тэгэл яг цалингаар дамждаг. Тэгээд явал оройн ингээд аав яг ингээд дөрөс ингээд хайрцаг ингээд хийгээд ингээд хоёр хайрцаг юм ингээд аваад орж иж. Мах, гурил, будаа, элсэн чихэр тэгээд одоо юу хэрэг болдгийг бүгдийг нь аваад оруулж ирээд бүгдийг нь яг хөргөчнө гэж хийгээл. За миний хүмүүс махын хэдэн өдөр ирдэг үү? Яах вэ? Бүгдийг ингээд яг ингээд хийдэг. Тэр чинь амьдралын тэр одоо энэ эмэгтэйчүүд аль ихнэр хүн яг гэр орны одоо хэд хоног энэгээр хоолтой байх уу? Хэд хоног миний хүүхэд юу идэх үү гэдэг тэр л ухаан баггүй. Авчраад бүгдийн зэнэглээд тавьчихна. Тэгэл зэнийг тавьчаад тэр яг юм яваад яг ингээд тэр чинь яг дараагийн сарын цалин баг хөрөхгүй штэ. Сар дундаа ороод жоо илүү гарч ахтал дуусна. Тэгэл дуусангуутал манер одоо ингэндэ. За одоо ингэн. Тэгэл манай одоо юу ч нэг одоо урлагийн байгууллагууд яваад нэг халтуур маягийн юм да одоо хошин шог ааст шинжилгээ юу байдгийг тийм юм бэл дээ. Тэгэл ингээд яг ингээд манер ингээд авцраад ингээд ямар ч байсан битэрийг үлсгэдэг үү? Өсгөөгөө өдий өргөж хөлийг нь дөрөж гарыг нь ганцхан дөрвсөн. Тэр театрын солист жүжигчин байсан шүү дээ. Театрын 70-80% тэр хүний нуруунд дээр явж ирсэн. Хүүхд залуучуудын театр гэдэг бол угаасаа хүн хилдэг байсан мөн тэр хүмүүс. Жанжуудэрж гэдэг жүжигчний нуруунд дээр хүүхд залуучуудын театр явдаг байсан. Бүх боонд. Тэрийг нугалж ирсэн тэр гослол жүжигч хажуугаар нь бит хоёрыг ихэнхдээ театр дээр авцраад тавьчихна. Тэнд ингээд тоглоо. Тэгээд гэрт бол яг манер ингэж гэрээ цэнгэлж цалингаас цалингийн хооронд амьдарч ирсэн. Илүү дутуу хар буруу бодол байхгүй. Энийг тэгээд өсгөж, энийг ингэж бизнес ухаан бол байхгүй. Тэр чинь яг л ерөөсөө би ажиллах ёстой. Улс орны хөгжлийн төлөө, ард түмний төлөө би ажиллах ёстой. Эргээд тэндээс авсан цалингаараа би хүүхдэд ижих ёстой. Амьдрал авч явах ёстой. Хүүхдээ өсгөхгүй цангаахгүй, дараалахгүй, өрөөлөхгүй. Тийм. Тэгээд дээрэс нь хэлдэг байсан үг нь ерөөсөө өөртөө бол банк хэлж идэг үг нь. Амандаа зурсан шүү дээ. Хүн л байх юмсан гэж. Хүн л байх юмсан би. Эцсийн мөчд гэдэг. Зарим үед нөө уух идэх юм байна шүү дээ. Тэгэхэд эцсийн зогсоод ирж ярьдаг байхгүй маань. Эцсийн мөчд би хүн байх юмсан гэж хэлдэг байхгүй. Тэр нь юу хэлдэг? Одоо эргээ бодоход энэ амар том ухаан байсан байхгүй. Би ороос буцах үед хүн байж чадсан бол би нүдэндээ нулимсгүй уцах нь шүү дээ. Би үүргээ биелүүлж чадаагүй бол би хүүхдээ эцэг нь байж чадаагүй бол би ард түмэндээ хайртай жүжигчин байж чадаагүй бол би эцгийнхээ нэрийг засгийн газрын ерөнхийлөгчөөр гавьяа давхтаа моторлуулаагүй бол бас нэг өөр уцах нь шүү дээ. Би хүн байна гэдэг эцгийнхээ нэрийг гаргаад өөр хүүхдээ эцэг нь байгаад ингээд өөрөө гүүр болоод тэднээс буцах. Нэг юм. Бидэнд бол хэлдэг юм хүнээс зөвшөөрлөгөө улаан арга мөнгө битгий ав. Бүр ширхэг шүдэнд чи битгий хүнээс зөвшөөрлөгөө ав. Энэ бол чиний амьдралын мөрдлөг байх хэрэгтэй гэж хэлдэг байна. Өөр энд бол энгийн өөр ахуй их юм байхгүй. Улаан арга мөнгө хүнээс зөвшөөрлөгөө битгий ав гэж байгаа байхгүй. Шодрог бай. Юу хүүхд байж байгаа. Тэгээд яг гоо ер нь бол жоохон байхад бол ингээл одоо одоо бидэнд хоол ундалж өгөх ёстой. Энэ амьдралын төлөө зүтгэх ёстой л гэсэн ойлголт л гинэ явна штэ. Тэгж байгаа нэг жоохон ухаан суугаад ирэхээр иш муу аавдаа нэг жоохон дэм тус болчих юмсан тийм ээ. Минь ч бас их ачаа үржин да гих ухаарл гэдэг юм уу тийм ээ. Тийм үе ер нь хэдий үеэс ер нь та нарт бодогдсон байна. Аавгаа хайрлах гэдэг юм уу тийм ээ яг тэр. Яг наадах чинь ярахаар ингэдэг байхгүй. За яг хуу би ингээд уран бүтээлчний гэр бүл төрөөд уран бүтээлч болохын төлөө одоо өөрийнхөө цаанаас одоо байгалаас бас авторч юм байгаа шүү дээ. Тэрний хатасаар би одоо яаж амьдрах вэ? Би юуны төлөө явах вэ гэдэг ингээд зорилгоч өөр ингээд аянда гарч идэрлээ зүгээр бус хүний үед яадаг би мэдгүй. Миний хувьд бол би бол хүүхд багт л надад бол ерөөсөө зүгээр ямар нэгэн ухаан суугаагүй багт бол эхний хэлбэл би хүмүүсийн тусын тулд амьдрах хэрэгтэй гэдэг л энэ ертөнцид би хүн төрөлхтөнд тусын тулд амьдрах гэж ирсэн гэдгээл би бүр одоо баг зарим хүн гайхал байгаа л да баг хүүхд багт 7 8 настайгаас л тэгж л
тийм юм надад мэдрэгдээд байдаг байсан. Өөрөө ч ойлгохгүй, ухамсар ойлгохгүй шүү дээ. Тийм учраас би тэрийг тайлж ойлгохын төлөө юу гэж бодсон гэхээр би тагнуулч юм байна. Би нэг учиртай юм байна. Над тийм чи ингээд энэ ертөнцид учиртай ирсэн хүн төрлийн тусны тулд амьдрах хэвээр чи хүмүүс туслах гэж энэ ертөнцид ирсэн гэдэг байгаа юм бол би учиртай ирсэн юм байна. Тэгэхээр би нэг цаанаас учиртай юм. Тэгэхээр би тагнуулч юм байна гэдэг үзэж байгаа киногоор хөөцөлдөг ч аахгүй. Би хятад намайг Монголд оруулаад тавьчихсан юм байна. Тэгээд ч юм уу ийм маягаар ингээд яг ийм сэрэл мэдрэх үү ингэж төрдөг байхгүй. Эргээд тэр нь явсаар 10 үедтэй баах үед юу гэхээр яг ч хүмүүсийн тусын тулд эргээд аюу том объемоор л бодох тийм сэтгэл надад их төрдөг байсан. Хүн төрөлхтний тусын тулд амьдрах ёстой. Тэхийн тулд би одоо миний аав ийм уран бүтээж байгаа шиг би энэ уран бүтээлээр дамжуулж би энэ киногоор дамжуулж энэ жүжигээр дамжуулж би хүмүүсийг зөв замаар хөтлөх ёстой. Зөв хүмүүст гоё юм хий. Одоо ард түмний сэтгэхүйн гажууд байдаг юм хүмүүжлийн алдаа байдаг хүүхдүүд юу гэдэг те тэр бүхнийг би засах ёстой уран бүтээлээрээ. Эцсийн мөчөд нь би энэ уран бүтээлч хүний замналаар дамжуулж хүмүүст юм хэлэх тийм том сэтгэгч байх ёстой гэж нийгэм гэж өөртөө ухамсарлаж ирсэн. Тэгээд аав маань ингээд амьдралаар ингээд ирж байгаа энэ амьдралыг үрж яваа ингээд бас олчихсан гэдэг бодол бүр мэдээж бүр багаас 5 6 дугаар ангиас ингээд ороод ирж байгаа. Тэгээд яах вэ гэхээр тэнд янз янзын хүний амьдралд юу дутагдж байгаас тэхэлдэг л дээ хүний амьдрал бол яагаад тэгэхээр одоо юу гэдэг чинь за нэг үгүй ярихад бол яг манай ард миний урдны ярьцлагаас гэсэн бас нэг тусгаж авч лээсэн. Миний аав ээж хоёр бол яг уу тэр хүмүүсийн асуудал шүү дээ. Тэр хүмүүс миний ээж гэж сайхан өгшин одоо миний төлөөгөөд одоо бүр ингээд зүтгээл одоо бүр амиад авчих гал зүтгээд явж байгаа миний ээж. Миний аав бол миний төлөөл амьдрал бурхан болоод ингээд явсан. Өнөөдөр тэр хоёрын залуугийн зүгээр асуудал л да тэр бол хувь заяаны л асуудал шүү дээ. Тийм. Хувь тавилан ингээд залуу насны асуудал тэр хоёр тийшээ салсан. Тэгээд тэр үед яадаг гэхээр хүүхдийн шууд тийм л манай гэрт эмэгтэй хүн дутгаж ирэн би том болж авгаа авч. Одоо аавда нэг гоё хоол ийгээд халуун хоол сайтай. Тэгээд уцаа угаал одоо яа би эмэгтэй хүн байхад одоо ингээд аавын сорочгийг угааж өгöd аав нэг дулаахан. Тэгээд тэр гэрт эмэгтэй хүн ингээд ерөөс одоо олон гэр бүлийн сайн залуучууд би хэлмээр байдгийг. Гэр бүл эмэгтэй хүн гэдэг бол хань ижил бүтэн байна гэдэг бол тэр гэрт эмэгтэй хүн байна гэдэг бол тэр гэдэг чихэр гэрэл гээгээ халуун дулаан байдаг байхгүй. Би ямар ч юм манад эмэгтэй хүн ирээд ингээд манайг ингээд нэг өдөр манай оюутны хөдөөний эгч ч юм уу ирээд ингээд манад ингээд самсун цугаагаад бидний ихтэй хувцыг угаагаад хоол хийгээд тогооноос халуус хоол гаргаад ингээд яг тэр өдөр манад нар манд дэндийн бүрдэж намар та манад ирэхдээ нар дагуулж ирсэн гэдэг шиг тэр өдөр манад аз жаргал баяр баясгал ерөөсөө би тэр үед гадуур явж ирсэн сэтгэл өндөр. Уйг. Ингэж явдаг. Тэгэхээр л хүн би ерөөсөө хутган шиг насанд хүрээд ихнэр авах хэрэгтэй. Тэгээ би энэ бүхнийг одоо ингээд дүүргэх хэрэгтэй юм гэж ойлгодог. Тийм юу зүтг хүртэл тус тийм байлээ. Хүн амьдралд юу туцснараа л амьдралд хандж явдаг юм байлээ л тий. Тэгэл яг үтэй аав маань би бол аавынхаа ачийг бол хариулж чадаагүй. Яг үнийг хэлэхэд. Гэхдээ жүжигчин найруулагч гэдэг энэ нэг сайхан мэрэгжил эзэмшээд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг бол аавынхаа ачийг бас хариулж явж гинэ л гэж би ойлгоо. Үргэлжлэн олж тийм ээ. Монголын тэр болгон олон ангид кино гэж мэддэггүй багт мөрөөдлийн хөлөг онгоц гэж сайхан кино Монгол телевизээр гарч тэрүүн дөрөв тоглож тэр дүрээрээ тийм ээ өнөөч гисэн их олон залуусын олон үзэгчдийн зүрх сэтгэл хайрлагддаг. Гард гар тулга гэсэн хоёр дөрөв. Тэгээ тэр кинонд тоглож исэн үеэ тийм ээ. Тэгээд байж захта ер нь нөгөө ярьдаг штэ хүн соёл урлагийн их сургуульд ороод эхлээд ардын жүжигчин болж байгаа гавьяат болоод соёлын тэргүүний ажилтан болоод тэгээд буцаад зүгээр оюутан болоод төгсдгөө гэдэг шиг тийм ээ. Тэгээд яг тэр ухаарл би бол одоо аавынхаа энэ сайхан мэрэгжлийг өвлж авлаа. Би бас нэг шат ахилаа шүү гэдэг юуг бол бас тэр мэтчлэн тийм ээ. Анхны уран бүтээл анхны юмнаас бол бас олж ирсэн байна. Гэхдээ яг би бол энэ ч миний аав бол яг зөвөр театрт бол олон эмгэл нийгмийн төрлийн, энгийн драмын төрлийн олон жүжиг тоглосон л доо. Өөрөө бол ер нь трагедик комеди буюу эмгэл нийгмийн төрлийн маш хүнд жанрын жүжигчин байсан. Монголд ер нь ганцхан байсан да тийм биш. Тэр нэг одоо
бүтэн цаг 2 цагийн турш ойлуулад инээлгээд юм бодуулаад ухааруулад гаргадаг тийм жишээ бол асар хүндрэлэн жишээ. Би бол яг хоо жишээ найруулагчаар ингээд сураад ингээд гэхдээ миний алсын зорилго бол юу гэсэн хэрэг би хүүхд байхдаа Бандарчук, Сэргээ Бандарчукийн Хүний хувь заяа гэдэг киног үзээд Битэрийг үзэх дуртай хамт суугаад үздэг ярьдаг. Тэгээ би энэ Бандарчук шиг болно гэж аавтай хөөрөлдөг хүүхдлээ болсон. Би ингээд найруулад тоглодог болно. Тэгээ энэ бол миний мөрөөдөл байсан. Тэгээ би юмыг багаас нь эхлэгээд би одоо мэдэндээ Дарамын театрынхны хувцсны туслахаас ахуулаад би одоо энэ Жамсоронжууга Ган Төмрага тэргээд усуудын хувцсыг зөөхөд би Дарамын театрт ажиллаад миний гараа эхэлсэн. Тэгээд усын туслах байж байгаа. Тэгээд дараа нь жүжигчин болоод тэгээд дараа нь одоо би яг хуу юмыг багаас нь эхэлж явж иж мэдэрч дунд нь юмыг зохиолж иж. Тэгээ яг хуу тэр усанд би найруулагчийн насыг бол би нэг 36-аас 40 нас гэж боддیں۔ Найруулагчийн юм найруулах хүний нас. Амьдралыг бас үзэл тулсан юм найруулна шүү дээ. Туслахчсан. Тий, тэхгүй байж одоо нэг цаахан хүнд нэг олигтойгоос хайрыг өгүүлж чадахгүй гэж хайр дурлалын тухай найруулж болохгүй шүү дээ. Өвчин зовлон, өвдөх, хавдах, өөхөх хагцах, сайн муу, задрах, цаа явах. Амьдралын бүхэн бодыг таньж байж тодорхой хэмжээнд таньж мэдэрч иж хүн тэр насны дээр ирдэг юм 36-аас 40 нас. Тэгээ тэр насны дээр би ирж иж найруулна. Даач гэж бодож ирсэн тэр насны дээрч би ирчээд одоо яг байж байна. Одоо л яг миний хийдэг нас. Яг уу миний бие нэг жоохон тиймэрхүү байгаа. Тэгээ тэр бол зөвхөн одоо ингээд даваал өнгөрөх асуудал шүү дээ. Тэр бол энийг бол давна би бол ахаа цаашаа хийн. Өчнө олон жил уран бүтээлд орно. Тэгээд ягаад энийг ингээд их олон юм ярьж өгөхөр юу гэхээр энэ үе дээр яг уу би ягаад жүжигчний мэргэжлэр ингээ бас ингээд явж байгаа хэрнээ хошин шог руу чи хошин шогийн жүжигчин байж ш тэ аав чи хошин шогийн жүжигчин ингээ том мастер байж чи ягаад хошин шог руу орсонгүй гэдэг асуудал аягүй олон тавьдаг байхгүй. Тэгээ би бол элдий нэг удаа би оюутан багтаа аавын тэр жанраар зөндөл тоглож исэн. Оюутан багтаа пер дипломын ажиллаа тэр жанраар хамгаалж исэн. Хошин шогийн жанраар. Тэгээ би ингэж исэн хүм ер нь бол би өөртөө аав дэрдээсэн баг. Ингээд би хошин шогоо тоглохоор таал харагдах юм. Надаас би таньтайг адилхан төрсөн юм шиг байна. Үйл хөдлөж та юм шиг байна. Дуурж байгаа хоолойны өмнөөс ахуулаад. Тэгээ би хэлжсэн байхгүй. Би хоёр дахь жинж дүүжиж гараад ер нь яах юм. Одоо тэр тавьдсан. Тэр би хүрэхгүй шүү дээ аавд угаасаа. Давахгүй. Угаасаа ойлгомжтой. Дээрээс нь би давтад тоглоод яах юм. Би таны хүрээгүй хүрэх ёстой. Тийм ээ? Таны гүйцээгөөг би гүйцээх ёстой гэж би дотроо өөрөө ухамсарладаг. Тийм учраас юу гэхээр зөвхөн миний аав өөрөө надад хэлэх нь ингэжсэн. Би ингээ тантай адилхан байх юм гэсэн чинь. Би бол уул нь бол яг үүндээ аав чинь мөрөд хайр дурлалын жүжигчин байх мөрөддөг. Любовичский дараа буюу хайр дурлалын нэг тийм гоё хүн гоё жүжигч байх мөрөдөж ирсэн. Гэтэ би бол яг үүндээ бол театрт ингээд янз бүрийн юм тоглоод театрын нуруу бүх жүжигт ингээд гол дүрд ингээд театрын гол дүр тоглодог театрын солист жүжигчин ч гэсэн би бол ард түмэнд хүрэхдээ элдв зураг гэдэг програмаар инээдмийн програмаар ингээд инээдмийн жүжигчин гэдэг утгаараа ард түмэн намайг идэх тусгаад авцсан. Тэрнээс бол уул нь бол би бол театрт олон жил ингээд 30 гаруй жил ингээд дандаа хайр дурлалын дүрдэнч тоглоод зүгээр эмгэнэлт жүжиг тоглоод нэмэлт инээдмэнч тоглоод ингээд өдөө өрсөн. Тэгээ ийм байсан учраас хэрвээ чи юм тоглол миний тэр хүсч авсан тэр дүр тоглож байгаараа одоо тэр хайр дурлалын дийлэнх тоглоороо гэж надад хэлдэг байсан. Нөгөө талд нь бол бас нэг юм чи мэргэжлийн хошин шог гэдэг юм илүү их дэлхүү их зүтгээрээ тийм миний хөө. Зүгээр хошин шоу бол энэ бол жүжигчин жүжигчэнд бол хортой асуудал. Жүжигчин өөрөө мөхдөг, уран бүтээж өөрөө тэнд зогсчихдаг. Хэлбэрт баригдчихдаг. Зөвхөн хүн инээлэх, яавал инээлэхгүй гэдэг тухайд хөөцөлтөд байвал тэр бол тэр уран бүтээж мөхчөг юм тэр гэж. Жинхэнэ мэргэжлийн хошин шог бол эцсийн зорилго нь хүнд яаж юм ойлгох вэ гэдгийг ухаарл өгөх вэ гэдэг байдаг байхгүй. Тэрнээс одооний зүрийн хошин шог шиг хүн яаж инээлэх вэ гэж эцсийн хүн инээд болгоол. Энэ хүнийг инээлгий гэж тоглодог байхгүй. Одооний энэ мэргэжлийн хошин шоу бол энэ чинь мэргэжлийн хошин шог биш шүү дээ. Энэ бол зүгээр хошин шоу байхгүй. Уучнаар бол шокараа гэж хэлдэг. Тэгээ эдгээр бол эцсийн сүлд нь яадаг вэ? Одоо нэг том битээ баг эмхтэй хүн болж гарч ирээд ингээл үнэхээр ив хавд үгүй
Том биетэй нөхөр эмэгтэй хүн болоод гарч ирээд ивэл хүн инээ штэ. Эцсийн үр дүнд бол энэ бол биш ээ. Мэргэжлийн хошин шог гэдэг бол амьдралд байж байгаа тэр инээдэн тэмийг торгон мэдрэмжээр олж хараад тэрийг яг энд авч торгон мэдрэмжээр авч тавиад тэгээд хүн тийм ихээр хүн инээхтэй нөлөөстэй нэгдэг байхгүй. Тэндээс юм ойлгодог байхгүй. Тэр нь тухайн тоглож байгаа жүжигч чинь асар хүрэн чадвар шаарддаг байхгүй. Нэрт философичд йогийн өдөр гинлүү бариад явжлтай гудамжаар хүн байна уу гэдэг. Тэгээ зөрөөд өнгөрсөн хүн болгон мэдрэл муутай нөхөр байна гэдэг. Гэтэл яг үнэндээ хүн чанар байна уу гэж тэр хүн хайсан байгаа. Тэгээ Монголын энэ одоо нийгэмд нэг л хинээд болсон энэ нийгэмд магадгүй хатуу ширүүнч гэмээр юм уу тийм ээ. Аавын тань эцсийн зогсоолдоо хүн бай гэсэн тэр зарчим таны бас уран бүтээлд нөлөөлдөг болов. Тэгээд бооцоо, далан худалч жүжиг, за мөрөөдлийн хүлэг онгоцын гардийн дүр, нэгэн нарны доор гэ маш олон уран бүтээлийг тань нэрлэж болохоор байна л да. Таны уран бүтээлүүдийн сүүлийн үеийн сонин хачинг дуулаад явдаг, таны хамгийн сүүлд төгсөн ярилцлагыг уншдаг. Гэтэл бас нэг эмзэглүүштэй нэг мэдээ олд сонссон одоо нэг хүнд өвчний талаар тийм ээ. Тэр талаараа та бас яриач. Магадгүй тусламж дэмжлэг бол мэдээж хэрэгтэй л байгаа. Энэ зөвлөгийн өвчнийг хизээ мэдээв тийм ээ. Чи бас уран бүтээлчүнд одоо хамгийн том саад уран бүтээлч юм уу ер нь хүнд бол одоо хамгийн хүсэх юм биш юм чинь өвч хэмээг шүү дээ. За тэгэхээр би нэг тийм түрүүчийн ярианы нэг юм төсөл хэлж чадах уу. Юу гэхээр тэгэд эцсийн үр дүнд нь болохоор манайх ингээд нэг ингээд үнэн үг хэлэхээр их дургуйцдаг байхгүй. Одоо магадгүй хажуудын шөмжлөл барьж байгаа чинь. Тэгэхээр би зүгээр ингээд хэлмээр санагдтыг. Хошин шог хоёр бол өдөр шөнөшиг ялгаатай юм. Тэгээд энэ төр энэ дээр болохоор намайг шөмжлүүлжтэй хандсан миний ярьсан дээр 2003 оны үед гарсан миний ярьсан дээр эцгийг өгөөсгсөн гэж зарим одоо энэ шоучтанд яриа гарсан байдаг байхгүй. Тэгээд би хэлмээр энэ эцгийг өгөөсгөө би ерөө үнэхээр мэрэгжлийн хошин шог тоглох боломж надад дурдах юм бол би тоглоно. Би хошин шоунд бол хийж тоглохгүй. Энэ бол ард түмнийг ч хуураад, өөрсдийгөө ч хуураад зүгээр амьдрал уран бүтээлч хүн далахын төлөө амьдраад эхэлж байгаа юм шинж байхгүй. Болохгүй шүү дээ далахын төлөө амьдарч. Энэ бол ард түмэн ахуйтай зуралдахгүй уран бүтээлч өмнө гიშгээд хараасаа өсөөд ч хамаагүй ард түмэнд оюуныг шин юмар цэнгэлж явах хэрэгтэй ард түмний оюун ухааныг. Тэрнээс оргил болтыг жижиг хүнтэй барилдууд тоглох тийм зүгээр юу ч юм тийм марзганлаар ард түмний оюун ухааныг цэнгэлж болохгүй. Илүү дутуу эргэтнэрээ гажгаараа хүнийг нэлгэж болохгүй. Энэ урлаг биш. Хин нэг инээхийн төлөө уран бүтээлж амьдарч болохгүй. Энийг л бил. Мэргэжлийн хошин шог бол эцсийн зогсоолд бол эцсийн зорилго нь бол ёж ухаанаар, ёгт ухаанаар дамжуулаад хүний тархинд тэр нулимстай ухаалтай инээдийг авчиж явах хэрэгтэй. Хүн төрлөختнийг араасаа дагуулж явах хэрэгтэй. Жишээлгсэн. За энэ төрөч ярианы юус. Тэгэд яг хөө зүгээр энэ өвчнийг бол би 2010 онд секс эрхчлөө гэж кино хийж явах үедээ яг анхны мотор дуурайад тэгээд тэнд тэг анх ухаалж байна. Тэгээд эндээс ингээд орлогонд ороод тэндээс арай гэж секс эрхчлөө кино дуусгаад тэр тэгээд манай тэр кинонд явсан багийнхан мэдчихэж байгаа. Тэгээд дундуур нь биемлж жагаад эргэж гарч иж гүрэж дуусгаад тэгээд эргээд энэ киного дэлгэсэн төгчөөд тэгээд дараа нь би энэ өвчнөд ингээд зурлаад хэлсэндээ тэгээд одоо яг үнэндээ бол яг 3 жил ингээд энэ өвчнөр одоо ингээд бас өвдөөд шаналаад ингээд явчлаа. Миний нодон жил хандивын тоглолт хийлээ. Хандивын тоглолтоор хийсэн юм маань нэг бас зардалт маань хөрсөнгөө тийм ээ. Тэгээд яг ард түмэн маань миний төлөө сэтгэлээр ингээд ингэсэн. Тэгээд сэтгэлээр надад андваа өргөссөн. Тэгээд тэр юун цаад юунд бас арай хүрээгүй болохоор би бол одоо явж чадаагүй байсан. Тэгээд энэ өвчин өөрөө их зардал ихтэй. Одоо аппаратаар би 3 жил орчим боллоо. Тэгээд аппарат бол зөвхөн бас нэг талдаа амьд оргоосон асуудал. Тэгээд энэ бол хүний бие эдээс бас нэг тийм сайнгүй эдэлтэй одоо дараа хүнийг амьд байлгах. Тэгээд энэ нэгдүгээр эмнэлгийн диализийн төвийн одоо эмч зөвлөгч нэг гайхамшигтай тэр хүний төлөө ажиллаж байгаа тэр алтан гартаа болсон эмч зөвлөгч нарын хүчээр би энэ 3 жил аль хэдийн би одоо бас
эвгүүд бол эвгүүдчих байсан. Энэ 3 жил намайг амьд байлгасан та бүхэнд баярлалаа. Нэгдүгээр эмнэлгийн хамт олонд. Тэгээд тэнд байсан одоо бас өвчтөө надтай хамт одоо өвчин шаналаад байж ирсэн улсуудтай та бүхний төлөө би бас эргэж ирээд тодорхой биш юм хийнэ. Та нарын одоо тэр өвчтнүүдийн хувь заяаг бас хангамжийг те нийгмийн талд нь бас ямар оролцоотой байх вэ? Энэ тал дээр би бас ажиллаж амьдрах болно гэд. Тэгээд одоо энэ мөрөөдөл биелдэг гэд нэвтрүүлгийнхэн алтан гэрэл гэж миний найз байдیں۔ Тэр хүн над туслах гал бодоод яваад ижил дээ миний найз. Тэгээд тэр хүн ийм 50% өнгөлттэй ийм мөрөөдөл биелдгийнхэн ийм Вонгваны ийм эмнэлэгтэй хамт ажилладаг. Тэр нь 50% өнгөлт үзүүлнэ гэснийг манай алтан гэрэл дуулаад намайг тэр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олонтой уулзуулаад тэгээд ингээд очсон чинь ингээд ийм ахалгаанд ингэж явна гэд би тэгээд бүр бүүн баяр хөөр болоод ийм том боломж бас хүн тэр болгон олдохгүй. Энэ бол бас би хацтай юм. Тэгээд мөрөд билдэг энэ сайхан хамт олон надад туслаад миний найзын сэтгэлээр ингээд би бас үлдсэн 50% дээр яг ард түмэндээ хандж байгаа. Тэгээд яг миний ард түмэн боломжоор тий надад бас ингээд туслахыг хүсэж байна. Би одоо туслаарай гэж гуйж байна. Тэгээд та нарын төлөө, та бүхний төлөө миний аав ч гэсэн та бүхний төлөө амьдарч исэн мөн бас бид нар ч гэсэн миний дүү одоо Сингид үжигээр найруулагч байгаа. Бас лартма бодлоо болгож гээд сүлдийн үеийн кинонуудыг гэдэг гэж. Ингээд дүү бид хоёр бас та бүхнийхэн төлөө ажиллаж амьдрнаа. Та бүхний бидний танцсан тусыг насан туршдаа мартахгүй. Бид бол үе үедээ өөр хүүхд тоочтой хүртэл захиж үлдээнэ гэж. Эмчилгээний нийт зардал ер нь одоо хэд болж байна. Тэгээд дээрэс нь хагалгаанд орох зардлаасаа гадна одоо чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, хэмээн бүтээгдэхүүн хэрэглэх ч гэдэг юм уу, ийм зардлууд бас нэмэлт хэрэгтэй байгаа хэл та тийм ээ. Тий. Эмчилгээний нийт зардал бол яг 70-аас 80 сая төгрөг болж байгаа. Тэгээд тэнд дунд нь нөгөө нэг одоо энэ чинь зөвхөн эмчилгээнийхэн зардал шүү дээ. Зүгээр нэг очоод байрлах гэдэг жишээ наашаа зарлуудтайгаа нийлээд бол нэг 100-аад сая төгрөг болж байгаа юм да. Хүсгэл аймгийн нутгийн зөвлөлт за түнчлэн Дуурбүжгийн Эрдмийн театрын дуучин уянга тэргүүтэй бас тусалж байгаа юм билээ. Бас хамтарч таныг дэмжиж уран бүтээлээ эрүүлэх байж одоо цааш үргэлжлүүлэх энэ үсийг тань дэмжиж байгаа маш олон хүн байгаа юм билээ тийм ээ. Энэ уянга гэдэг дуучин дурын одоо гослон дуучин Дуурбүжгийн Эрдмийн театрын энэ нэмэгтэй бол бид хоёр бол урд нь нэг нутгийн л та. Тэгээд бас олон жил найз нөхөрлөж байгаа юм. Тэгээд уран бүтээлээр би бас миний найруулж исэн энэ тентгийн жижиг шажиг найруулга концертууд дээр манайр очиж дуулдаг байсан. Өсгөлийн холбоотой одоо даншиг наадмуудтай холбоотой найруулгуудыг би очиж өсгөлийн тэр үйл ажиллагаанд хийдэг байсан. Тэнд манайр уянга бид нар банк уулзаж уулзаж хоорондоо ярьж хөрдөг юм. Тэгээд яг хуу уянга бол миний энэ бүх одоо юунд бол үнэхээр бүр явсан. Одоо эхнээс нь тэр хандивын үйл ажиллагаа тэр концертын бүх юмыг уянга зохион байгуулж уянга энэ бүх одоо ч энэ саяны одоо энэ мөрөдөл биелэх нэвтрүүлгийнхэнтэй хамтарч ажиллаад бүх юм Google хараагаад хэвлэлийн бахуурал тэргээд бүх юм манай ирж ярьдаг энэ тэрийг өгөөд ингээд зүтгээд ингээд явсан уянгад бол би бол үнэхээр баярлж байгаа миний найз. Мэдвэхс бүр бүхэл бие сэтгэлээрээ явсан. Зүгээр ер нь бол чи түрүүн тэр асууж ирсэн. За яг манай ингээд нутгийн ард түмэн нутгийн одоо энэ ард түмнээс над руу хандаад надад бас тус болж байгаа одоо уран бүтээлчтэй тэр бол бүгд цаг уран бүтээлч над руу хандаж сэтгэлийн тимээс авахулаад тус болж байгаа. Тэр өндөр бол тийм бол байна. Хүн гэдэг итгэлээр за тэгээд бас урмын үгээр тижээгддэг өдрө болгон тэгтэгддэг шүү дээ. Тийм олон хүмүүсээс эмнэлэгт хамт явчихжээс уусуудаас ч юм уу бүгдээрээ л за эдгэн шүү за бүгд өргөжлүүлээд уран бүтээлээ хийн шүү мөрөөдөлтөө зорьсон зоригтой хүрэн шүү гэсэн сайхан үгсийг харамгүй харилж байгаа байх л та. Тий. Тэгэл ер нь бол яг ингээл сая ингээл энэ нөгөө ингээл бүх ингээл телевизэр бүх юмар ингээл утас шугамс зарлагдал ингэж над руу
маш олон усууд уцтаал одоо чамд сайн сайхныг үзэж чи миний одоо хайртай уран бүтээлч чамаа чиний тим хийсэн тим гэнэ гэж үзсэн чиний тоглосон тимийг чи харсан үзсэн ингээл зарим бүр 2 цаг өдөр ярьж байгаа байхгүй надтай ингээл бүр уйлаад л ярьж байгаа байхгүй чамааг ингээ ирээд хийгээч гэж бодож байна ингээл би нууны сайн нуу аюур зан гэж зохиолж ин бөөгийн домог арманаар киног зөвшөөрлөг аюур зан зохиолж салбиасаар өөрөөс нь авсан байхгүй тэгээ манай өөрөө надад бөөгийн домог арманаар киног зөвшөөрлөг надад өгсөн тэгээ тэр бол надад аюу том боломж уран бүтээлч тэр том зохиолч багийн хүнд өөрийнхөө арманаар киног зөвшөөрлөг өгөхгүй бүр Берлиний кино наадмын шагналтай Оросын том найруулагчд өгөөгүй зохиолоо надад өгсөн баггүй чи за чамд ингээд өгөө чамд итгэж яан чиний чамайг хайгүй юм хийнэ гэдэг. Тэгээ би энэ бол надад асар том боломж. Тэгээ энэ арманыг би кино зохиол болгон хөрвүүлэх ажлыг би энэ өвчтөе байх хугацаанд саяны үлдсэн саяны жил би ингээд хэдэн сар ингэж юу нухсаар гад бичээд дуусгаад одоо кино зохиол болгоод хөрвүүлсэн кино зохиол хуулбараараа гарцсан. Яг ингэ хийх гэж байжсэн чи ийм боломж олдсон байхгүй. Тэгээ би энэ юунд явчихад эргэж ирээд энэ бөөгийн домог арманаар кино их ажилд орно. Аюур цаны бөөгийн домог арманаар. Тэгээд яг ийм үед чиний энэ хийх гэж байгаа энэ уран бүтээлийг эргээд ирээд хийгээрээ чиний энэ ч айгу ингээд дараач уран бүтээлж үзхийг хүсэж байна. Тэр гэсэн иймэрхүү ярилцлагуудаа даа ялангуяа миний аавыг хайрладаг хүмүүс надад их залгаад. Чиний аавд хайртай учраас чамайг хайрладаг юм аа. Яг тэр би аавтай их адилхан юм байна л да. Тэгээд ингээ харж байхад ингээ чиний үйл хөдлөл ярьж байгаа ингэж бүх юм чи яг аав байдаг. Чиний аав юм бэ. Тийм учраас би чамд хайртай. Үнэхээр сайхан гэдэг тэнгэрс додсон ч гэсэн үр хүүхдтэй хайр инэрл нь ивэл нь түгжээд төгж штт тийм ээ одоо ч гэсэн ингээ хүүтэй тийм. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай сайхан. Ер нь бусад амьтнаас ялгах юм бол хүн гэдэг чинь биенийхээ дэмтэл босч тийм ээ өндөөж амьдрдаг тийм л би нэг ойлгосон. Юу гэхээр хүн ерөөсөө ингэдэг юм байна. Би эрүүл багтаач нэг цай ойлгодгүй байсан юм байна. Хүн ингээл эрүүл багтаа ер нь боддог л доо. Надад тийм хувцас хэрэгтэй байна. Би ийм өмсмөр байна. Би ийм машин унамаар байна. Ахын хэрэгтэй. Би ийм идмээр байна. Одоо тэр хүн өсөөд байна гэсэн үг байхгүй тэр хүн ингээ дутаад байна гэж амьдэрдэг юм байна л. А би ийм нэр төр очмоор байна. Би ийм алдар төрмөр байна. Тэгээ би бол тэрийг бас тэрний нэг л явж ил дээ би. А тэгсэн чинь нэг юм би аягүй сайн ойлгосон. Өвдсөний дараа надад одоо ер нь чих найз нөхөр ойрын хүн хор хүн болсон да. Тэгээд тэрөөсөө хүн болвол энэ бүгдээр өлсдөггүй. Энэ бүгдийг бол байлгаж болдог байхгүй. Хаан ч юу ч аваад өмсч болно. Юу ч аваад хийж болно. Юу ч аваад ингэч болно. Худалдаад авч болно. Хийгээд идчих болно. Хөдөлмөрлөд тэр нэг төр хөрж болно тийм үү? Хүнд юу дутгийг? Хүн хүнээр эцэж хажууд хүн бий болгож чаддаг байхгүй. Хүн хүнээр өлсдөг. Хүн хүнээр дутдаг. Над руу хүн залгаж миний утас руу хүн залгахаа болцсон байсан шүү дээ чи ингэ боддоо. Миний утас өдөрсөн дуурахгүй заяа. Тэгээд нэг дуурахт ямар баярлаад энэ хүн надтай яах нэгэд ингээд очиод авахд тийм хүний нэрс бишээ гэдэг утас андуурчээ гэд тавьж байгаа байхгүй. Тэр ч одоо юу гэсэн үг над руу хүн залгах тийм одоо хүн ингээд чааны миний амир өгөөд шүү дээ. Хүн муу явал хүн байтгаа нохоо утсан хүртэл утсан. Хүн сайн явал хүн байтгаа нохоо хүртэл инээдэг юм гээд чааны юм шүлэгт гардаг. Ер нь бол тийм байдаг. А тэгээд би бол ингэ юу гэхээр хүн бол хизээж итгэл найдвараа алдаж болохгүй. А хүн үргэлж өөрөө тэмцэж бүгдийг бий болох ёстой, давах ёстой. А тэгээ болоод ингээд ирэхээр бүх юм бол юмыг заавал нэг сөрөг талаас нь харах. Эерэг талаас нь хараад болно бүтэн. Ягаад өнөөдөр тэр хүн тэгэл ингээд ажил шаардлага гараад байлгүй. Тэр хүн ингээд байлгүй. Одоо өнөөдөр эргээд би сайхан болно штэ. Бүхэн гэж өөрөө тэргүүр ингэж явж юм давж. Тэгээ юм зөв талаас нь даардаг багт. Үлдсэн хэдэн ойр дотны улсууд гэдэг юм уу цөөхөн юмтан найз нөхөж харин алт шиг хүмүүс нь байна да гэж ялгарч бас харагдаж шээ. Тэм нэмбэ гэдэг шиг. Юу за харагдчихж байгаа байхгүй. Гэхдээ тэнд нөгөө талд үлдсэн, сүүдэртэй талд үлдсэн улсуудыг хизээч буруутгах болохгүй. Баян уучлж яах хүнийг. Уучлал гэдэг бол тэр ухаараагүй хүнийг ухаарлалт хүрэх замыг нээж өгдөг байхгүй.
Бүгдийг уучил. Чи бүр хязгааргүй уучилж хайрлаж. Хүний хэд дахин ч амаагүй уучил. Чи уучлж чадчихлаа гэвэл чи хүнийг эргүүлээд уучлаад хайрлаж чадчихлаа гэвэл чи хоёр хүний дайтай байхгүй. Чи хэдэн хүнийг уучлна 40 хүний дайтай амьдарч байгаа гэж бод. Айл хүний амьдыг сайхалт хүний санаа нэг гэхчээр элэг нэгт монголчууд одоо танд туслах маш олон хүн байгаа. Хэдий уцад орохгүй байсан ч гэсэн цаанаа сэтгэл санааны дэмжлэг өгөх. За тэгээд бас тантай нэг уулзч урмын үг хайрлах юмсан гэсэн маш олон монгол хүн маань байгаа гэдэгт итгэлтэй байна л да. Тэгэхээр яг эмчилгээндээ хаалгандаа хизээ явах вэ? Ер нь дутхгүй явах гэж байгаа да. Маргааш шин нислэг юуны ирүү болж ивэл тэгэл бараг нисчих байх та. Монголчууд бид чинь их цөөхүүлээ ирнэ. Цөөхүүлээ болооч тийм их амин ихтэй ус л да. Зүгээр өөрийн чинь бас таньж мэддэг хэрнээ бас ийм хүнд өвчин зовлон тусчжээ гэдгийг бас сургаар сайн дуулаагүй хүмүүс байж болох юм. Дуулсан хэрнээ бас нэг холбогдоо тусалж арга ивэ олохгүй хүмүүс байж болох юм тийм ээ. Тийм болохоор бас манай нэвтрүүлгийн доор гарч байгаа энэ утас сая хандвийн данс дугаараар холбогдоо тэр сэтгэлийн өргөл хандваа бас өгнө байх гэж бодож байна. Тэгээд бид нар их олон сайханаар бахархдаг. Одоо мориороо бөхөөрөө үндэснийхээ соёл ёс уламжлалаар тэрэндээ их сайхан хөрөнгө оруулалт хийдэг, бай шагнал өгдөг. За тэрүүн шиг өнөөдөр Жамин сүрэнгийнхаа имчилгээнд нэмэр хандив оруулж ирнэ гэдэг бол энэ хүнд өгж ирнэхээс илүү Монголынхаа уран бүтээлд одоо гарах одоо жишээ нь бөөгийн домог гэж одоо мундаг сайхан кино гарахад тэрүүнд одоо хөрөнгө оруулалт хийж байна. Хүн шиг үнэтэй юм байхгүй гэдэг хүн болгон бид нар ярьдаг шүү дээ. Тийм болохоор ирээдүйд төрөх тэр олон сайхан уран бүтээлүүдэд бид хөрөнгө оруулж байгаа шүү. Нэг цөөхөн монголчууд нэг бас хаяандаа үлдээчлэхөө хавчуулаад ингээд аваад энэ дайрчлал 90-100-д ингээд цугтаа явах энэ сэтгэлийн галыг хамтдаа хайж явж байгаа шүү гэдгээл олон хүмүүс сайхан ухаарж сэтгэлдээ бодож танд бас туслана байх гэж бодож байна. Тэгээ бидний ярилцах хугацаа харамсалтай нь бас их бага байлаа. Тэгээд хүмүүс тандаж тийм ээ. Сайхан сэтгэлдээ нэгэндээ туслая, дэмнэ гэсэн тэр сэтгэлдээ халуун сэтгэлдээ монголчуудад хандаж хэлэх үг танд бас байгаа бах. Энэ олон хүмүүс тантай цуг өвдлөө гэж цугтаа өрн имтэрч бас идэгчээсэ гэж олон хүн тийм ээ цугтаа тантай бас тэр гигэн сайхан хүсэл найдварыг тээж яваа шүү дээ. Тэр хүмүүс дандаа нэг сайхан үгэлээс. Тэгэхээр за ямар ч гэсэн одоо телевиз үзэж байгаа бүх үзэгчтэй тэгээд нийт Монголын ард түмэндээ хандаад миний аавыг хайрладаг те бүх хүмүүст хандаад тэг ингээд ихэд хамгийн гол нь бүгдөө одоо би нөгөө өөрөө үзнээр л гэдэг шүү дээ. Хамгийн гол нь бүгдөө сайн сайхны төлөө эрүүл сэтгэлгээгээр эрүүл амьдрал эрүүл бүгдэнд нь эрүүл их сайн сайхныг хүсээд мөн бас эрүүл сэтгэлгээгээр хандаж эрүүл сэтгэлгээ гэдэг чинь одоо бүгдэд гэрэл хийгээтэйгээр хандаж дандаа бие биендээ туслах гэсэн хайраар бэлгэж амьдраасай гэж. Ерөөсөө хүн ухаантай байхад хэцүү биш шүү дээ. Зөвхөн чи хүнд хайртай бай. Тэгвэл ухаантай л бай. Хүмүүст хайртай бай. Иргэн тойрон бүх юмд хайртай бай. Тэр чинь л ухаан байхгүй. Тэрнээс ямар нэгэн боловсрал юм уу, химбэрийж төсөөч юм уу, ямар нэгэн ингээл том компани байгаад тэр ухаан биш. Хамгийн гол юм чи хүмүүст л хайртай бай. Чи ханаа хайрл, чи өрөвтэй хайрл, найзаа хайрл, иргэн тойрноо хайрл, хамт олноо хайрл, нийт Монголын ард түмнийг хайрл. Хүн хүнийг хайрлах, чин сэтгэлээсээ хайрлах чадвартай бол тэр хамгийн дээд ухаан. Хайр дагаж бүх юм ирнэ, гэрэл гээгээ, эрүүл сарвал бүх юм ирнэ. Монголын ард түмэн таны аавд хайртай, танд бас хайртай. Мөрөөдлийн хөлөг онгоцын одоо гард хэмээх залуугийн дөрөөр бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн шигэ үргэлжлүүлэн бас бөөгийн домог хэмээх энэ сайхан уран бүтээл зохиол маань кино болоод одоо шинэ уран бүтээл мэдлэг тэрэгшинд бас хамтдаа уулзъя. Тэгээ та эдгэх болноо. Таны уран бүтээлийн гал үргэлж өөдөө байх болно гэд нэвтрүүлгийнхаа төгсгөлд өрөмөр байна. Тэгэхээр бас телевизээс эрхлэн гаргадаг шинэ сэтгүүлийнхаа шинэхэн дугаарыг бас галуулга сарнаа цэцгийн хамтдаа бэлэг болгоё танд. За монголчууд танд их том даалгавар өгж байгаа шүү. Том хариуцлага хүлээл гэж байгаа шүү. Заавал идэх шүү гэж. Заавал идэх чад өнөөдөр ярьсан энэ сайхан уран бүтээлүүдэд заавал ажил хэрэг болгоё шүү. Тэгээд удахгүй бас эрүүл сарвал сайхан болчоод тэгээ олон сайхан уран бүтээлийн яриа өрөөтгөр тийм ээ зовсны эцэс жаргана гэдэг бас нац жаргалтай сайхан яриа хөрөөгөр эргэж уулзах эрүүл дэвшүүлээ. Танд итгэж байгаа шүү. Тий. За Ерөөл Батар шигээ. Хэм үзэгчтэй тэгээд та бүхэнд жүжигчин найруулагч чиглэлд Жамин сүрэнг урьж оролцуулж та бүхэн тэгээ уулзуулсандаа бас их баяртай байна. Тэгээд
та бидний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн тэр сайхан жанжиг дөрж жүжигчний хэлсэн шиг эцсийн эсэд хүн л байх юмсан хэдүүлээ. Тэгээ хүн байхын төлөө нэгэндээ урам дэм өгцгөө нэгийг хайрлцгаая. Энийг л өрөөмөр энэ да. Баярлалаа. Кофе цэвэр төлөвлөгийн удаагийн дугаартай байсан эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа.